За сайн байцгаана уу хүүхдүүд. За бүгдээ өнөөдөр шинэ хичээлд орцгоё. За өнөөдрийн бидний үзэх хичээл гэвэл за зураг боловсруулах технологи гэдэг. За өнөөдрийн хичээл маань зураг боловсруулах технологи өнөөдрийн хичээлийн сэдэв. За өнөөдрийн хичээлийн суралцсан зорилт нь зургийн программын орчин хэрэгслийг таних мэдсэний үндсэн дээр тодорхой агуулгаар зургийн бүтээлийг зохиомжлон боловсруулах гэсэн суралцсан зорилтын хүрээнд өнөөдрийн хичээлийн зорилго гэвэл зургийг тастаж авах, эргүүлэх, ихсгэх, багасгах, дурын өнцгөр хазайлан харах гэсэн хичээлийн зорилгоо явуулах нэ хичээл. За одоо бүгдээрээ энэ зураг зурх хэрэгслийг ашиглаж зургийн Paint програм дээр зургийг хэрхэн тастаж эргүүлж байгааг та бүхэн анхааралтай харъя шүү хүүхдүүдээ. За хүүхдүүдээ аквариум дотор байгаа загснаас бүгдээрээ нэг загсыг сонгож аваад сонгож авъя гэвэл за select гэдэг командыг сонгоод за бүгдээрээ энэ загсыг сонгоё гэвэл за select командаар сонгож авах, таслаж авах хэсгээ идэвхжүүлээд за crop тасдах гэдэг командыг сонгох нэ. За энэ тастаж авсан зургаа бүгдээрээ за эргүүлье. За тэгвэл бүгдээрээ энэ зургийг хувлъя гэвэл select командаар зургаа идэвхжүүлээд copy хуулах. За тэг хуулсан зургаа гаргаж ирэх бол paste командыг сонгох нэ. За зөөж гаргаж ирсэн зургаа бүгдээрээ эргүүлье. За зургийг эргүүлэх команд нь rotate гэдэг команд байна. За энэ дотроос rotate right гэвэл бүгдээрээ баруун тийшээ эргүүлэх нэ 90 градусаар. За 90 градусаар эргүүлсэн байна те. За мөн түрүү хуулцсан учраас зургуудаа paste командаар гаргаж ирэх нь. За энд rotate left за зүүн тийшээ 90 градусаар эргүүлэх те. За paste командаар зургаа байршууллаа. За rotate 180 градус эргүүлье гэж. За яг нь зүүн тийшээ харсан загас маань баруун тийшээ харах буюу доошоо харсан байна те. За зургийг та нар ажиглаж байгаараа хүүхдүүдээ. За paste командаар за мөн rotate за flip vertical командыг сонгоход тухайн загас маань яг нь доошоо харсан байдалтайгаар харагдаж байна. За paste командыг сонголоо. За мөн flip horizontal командыг сонгоход за баруун тийшээ харсан буюу яг нь мөн за баруун тийшээ харсан байна те. За одоо бүгдээрээ тэгвэл хүүхдүүдээ дахиад зургаа за градусаар эргүүлж байршуулъя гэвэл за энэ зургаа оруулъя те. За resize гэж. За resize гэдэг командыг сонгохоор за энэ horizontal гэж юм те. За бүгдээрээ зургийг 20 градусын хазаалгаад хөндлөн horizontal те хэвтээ тэглэхт одоо яг нь 20 градусаар хазаалгая гэвэл за бидний зургийн байршлын болох нь. За тэгвэл хүүхдүүдээ horizontal resize-ыг сонгоод за vertical босоо чиглэлд 20 градусаар зургаа хазаалгая гэвэл яг нь за ийм байдалтай болох нэ. За одоо тэгвэл бүгдээрээ зургийг томруулъя гэвэл тухайн зургаа идэвхжүүлээд зургийг засвар хийхэд томруулах шаардлага гардаг штэ. За тэгвэл энэ томруулдаг шилний зураг байна те. Энд tools бүлэг дотор томруулдаг шилний зураг байна. Энэ маань яг нь за magnify гэдэг. За энэ командыг сонгоод зургаа ингээд за томруулж харах нэ. За ингээд зургаа томруулснаар бүгдээрээ зураг засвар хийхэд яг нь зургийг томруулж ашиглах хэрэгтэй байдаг байх нэ. За хүүхдүүд саяны хичээлийг бүгдээрээ гэртээ компьютераас агаад Paint програмаа нээгээд саяны багшийнхаа хийсэн дасгалуудыг бүгдээрээ дагаад дуурайгаад хийж үзээрэй.
За гэрийн даалгавраа тэмдэглэж авъя. Гэртээ сургагчдынхаа 42 дор хуудсанд байгаа чадхуун дасгал 2 3-ыг хийж ирэх нэ. За ингээ өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. За гэрийн даалгавруудаа миний хүүхдүүд маш сайн хийж өнөөдрийнхөө хичээлийг баттгах шүү.